Одоо бол 26 он бол яхаа аргагүй Шинэ Зеланд магистрт сурах одоо хамгийн таатай боломж байна шүү л гэж хэлэх гээд байгаа юм. За магистрт ямар хугацаагаар сурдаг вэ? 1-2 жил сурнаа тий 120-оос 240 кредит цуглуулна. За нэг хичээлд 15 кредит байдаг. Тэгэхээр нэг жилдээ дунджаар 8-аас 10 хичээл үздэг гэсэн үг. За их сургуулийн эсэд 3 дугаар сар, за Монголын 9 дугаар сар бол Шинэ Зеландын 2 3 дугаар сар байдаг. За нэмэлтээр 7 болон 11 дугаар сард эсэлт авдаг. За энэ их сургуулиудын хувьд байна тий. За хувийн дээд сургуулиуд бол нэлээд уян хатан байдаг. За ингээд 1-р сараас 11-р сар хүртэл хувийн дээд сургуулиуд маань эсэлт авчихна. Гэхдээ ямар сургуулийг аль хөтөлбөрт сурах вэ гэдгээс хамаарат бас өөр байх нь тийм. За магистр маань бол 3 янз байдаг. Тэ course work буюу зөвхөн хичээл үзэж яагаад магистраа төгсөх. За assignment бичдэг тийм 3-аас 4,000 үгтэй assignment буюу эссе бичээд хичээлээ төгснө. За судалгааны магистр байдаг. За thesis гэж ярьдаг тийм. За thesis гэдэг маань өөрөө research master-ийн нэг хэсэг шүү, нэг төрөл байгаа гэсэн. За энэ хоёрын хосолмол юм бас судалгаа байдаг гэсэн үг тийм. За тэгэхээр ямар шаардлага тавьж ийн гэхээр мэдээж бакалавр төгссөн байх хэвээр. За зарим сургууль бол яадаг вэ гэхээр яг сурах байгаа чиглэлээрээ одоо бакалавр эзэмсэн байх хэвээр. За жишээлх юм бол одоо сэтгэл зүйн чиглэл ч юм уу те одоо эмчийн чиглэлээр ч юм уу байх юм бол заавал тэр чиглэлээрээ бакалавр эзэмсэн байх хэрэгтэй шаардлага тавьж гин гэсэн үг. За зарим магиструуд болохоор пост градуэйт диплома шаардж байна. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бакалаврын дараах дахиад 1 жил те ийм сургалтанд суудсан байж ич манай магистрт илснэ. За энэ хвшлийн юун дээр байдаг вэ гэхээр 1 жилийн магистрт ялангуяа судалгааны магистр сурах гэж байгаа бол бакалаврын дараах ямар нэгэн градуэйт юм уу пост градуэйт дипломтой байх хэрэгтэй гэсэн шаардлагууд тавьж байна. Тэгэхээр ямар чиглэлээр сурах гэж байгаас чи хамаарах гэдэг тийм. За үнэлгээний голч дүү маань B буюу Монголынхаар бол 70 болон 75-аас дээш байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна. Шинэ Зеландынхаар болохоор GPE 3 гэдэг үнэлгээ байх нь. За University of Auckland буюу топ сургууль маань нэлээд өдөр шаардлагатай магистр сурах гэвэл үнэлгээний голч дүнг 80-аас дээш байх ёстой буюу Шинэ Зеландын үнэлгээгээр 5-аас дээш голч дүнтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. За зарим магиструуд бол яг тодорхой хичээл үзсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. За жишээлх юм бол Master of Business Informatics гэдэг те Data Analytics гэсэн хичээлүүд байж байна. За энэ одоо магиструуд маань одоо статистикийн хичээл ч юм уу те одоо ямар нэгэн математикийн ч юм уу те ийм хичээлийг бакалавртаа үзсэн байх ёстой гэдэг шаардлага тавьж байна. За зарим одоо магиструуд бол заавал ярьцлага хийгээд ингээд сонгон шалгуулалтаа хийдэг байна. За англи хэлний шаардлагын хувьд бол та нар маань мэдж байгаа IELTS-ийн 6.5 шаарддаг. За гэхдээ бүх одоо 4 нөгөө скил буюу унших, бичих, ярих сонсох те 6 байх ёстой. 6 олон түүнээс дээш дунджаар 6.5 байна. За зарим магиструуд буюу те багшлах болон хуулийн мастер жишээнд IELTS-ийн 7 оноо шаардчээ. За мэдээж TOEFL, PTE оноо бол accept хийн. За Cambridge-ийн шалгалтууд байдаг. Advanced төвшин болон professional төвшний C1, C2-ыг хүлээн зөвшөөрдөг. За Шинэ Зеландын дотоодын академик англи хэлний NCC level 5 гэдэг одоо гэрчилгээний сурвалж байж байна. За энэ бол маш түгээмэл байдаг. Шинэ Зеландд зөвхөн хүчин төгөлдөр Шинэ Зеландын дотоодын академик англи хэл. За мөн их сургуулиудад элсэхэд бол сургуулийнх нь өөрийнх нь EAP гэж байдаг те English for academic purposes гэж байдаг те их сургуульдаа сурахын өмнө сургуулийнхаа бас одоо энэ юунд англи хэлний сургалтанд сурдаг. За NCC level 5 University EAP-г сурах юм бол IELTS өгөхгүйгээр шууд энэ Шинэ Зеландын сургуулиудад элсэх боломжтой байх нь. За ямар хүн бас англи хэлний шаардлагыг хангахгүйгээр авах боломжтой вэ гэхээр англи хэлтэй улсуудад 2 болон түүнээс дээш жил сурсан, за бакалавр болон магистраа сурсан хүмүүс яах нь англи хэлний шаардлагагүйгээр элсэж болно. За гэхдээ мэдээж энэ сүүлийн 5-10 жилдээ ихэвчлэн 5 жил дотроо төгссөн байх юм бол давуу тал олгодог. За 7-8 жилийн өмнө төгссөн хүн бол бас магистрт элсэн түүхэл байж байгаа гэсэн үг. За асуулт байх юм бол чатан дээр бичээд үлдээгээрэй. За манай номин асуултуудыг нэгтгэж яагаад дараа нь бүгдээрээ ярилцсан. За элсээ гэвэл ямар баримт бичих шаарддаг юм бэ гэдэг асуулт орж ирж байна те. За мэдээж бол бакалаврынхаа диплом ч байх хэвээр, академик одоо дүн ч байх хэвээр. Нөгөө үнэлгээний голч дүн чинь бий олон түүнээс дээш байна уугүй те. Англи хэлний шалгалт өгсөн бол тест чинь копи байх хэвээр. За CV чинь байх хэрэгтэй. Яг бол 2 жилийн ажлын туршлага шаарддаг юм те. За ажлын туршлагагүй байлаа гэж бодоход бас сайн дурын ажил бол бас тооцогддөө шүү дээ. Тэрийг ярилцаж болно. Statement of purpose буюу чи яагаад заавал энэ чиглэлээр, яагаад заавал манай сургуулийн энэ магистрт яагаад заавал одоо сурах гэдэг юм бичдэг тий.
За зарим сургуулиуд бол recommendation одоо шаарддаг. За хамтарч ажиллаж байгаа боссоос ч юм уу тийм ингээд баримтч шаарддаг байна. За тэгэхээр мэдээж сургууль болгоны магистр сурах байгаа чиглэл болгоны чи шаардлага өөр өөр байдаг учраас заавал ганцаарчлаад цаг товлоод уулзах хэрэгтэй гэсэн. Уулзаад өөрийнхөө нөхцөл байдлыг ярилцаад ингээд ярилцах нь байна тийм. За тэгэхээр виз мэдүүлэх ерөнхий шаардлага. За энэ бол дараагийн маш том асуудлууд байж байна. За оюутны визэнд тавьдаг шаардлагууд бол Шинэ Зеландын Immigration New Zealand буюу Шинэ Зеландын цагаарчлал визний одоо асуудлыг хариуцсан албанаас бол бүх мэдээлэл нь онлайн дээр байж идэг гэсэн. За Монголын хувьд бол сүүлийн 10 жил за 650 орчим одоо оюутан сурахаар виз мэдүүлсэн байна. За эндээс бол Монгол улс ер нь ингээд сүүлийн 10 жил харахад визний одоо батлагдсан түвшин 65% байдаг юм байна. За өөрөөр хэлэх юм бол виз мэдүүлсэн 10 оюутны тутмын 6-аас 7 нь оюутныхоо визийг хүлээж авсан байна. За эндээс бол харах юм бол сүүлийн 3 жил энэ маань нэлээд сайн өссөн. За мэдээж одоо ковидын үед бол 2021 онд бол цөөхөн эдэн оюутнууд бүгдийн визэнд батлаад оролцсон байна тий. За 23 онд бол хүмүүс гинт одоо ингээд 102 хүн виз мэдүүлснэ. За нэг нь бол би сууж байна гэсэн үг нь 102 хүний. За гэхдээ 2 хүн тутмын нэгнийх нь визийг татгалцсан байна те. Хүмүүс бол Шинэ Зеландд яаж сурах те, яагаад би энд сурах ёстой, тэргээ илэрхийлж чадахгүй байгаа учраас магадгүй визийг татгалзал авсан ба. За сүүлийн 2 жил те нийт оюутнуудын маа 75%, 90%-ийн виз бол батлагдсан байна. За энэ одоо 160 гаруй оюутны 45 оюутан манай оюутнууд байна. За on-site education 24 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж байна. За нийт сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 45 оюутан манайхаар визээ мэдүүлснээс нэг оюутны виз татгалцсан байна. 44 оюутан бол визээ аваад за одоогор бол 40 оюутан Шинэ Зеландд сурч байна. Ихэнх нь бол магистр болон англи хэлний оюутнууд сурч байна гэсэн үг байна. За тэгэхээр визэн тавьдаг шаардлага юу байна вэ гэж. За манай вебсайтн дээр бүх мэдээлэл байж байгаа. За энийг бол уншаад та бүхэн ойлгох чинь. За хамгийн гол одоо онцлог юм юу вэ гэхээр сургалтын төлбөрчин за жилийн 30 байна уу, 40 байна уу, 50 байна уу те би энийгээ төлөх чадвартай. За эхний жил амьдрах зардал $20,000 бэлтгэх ёстой тий. За сургалтын төлбөрчин 30,000 байлаа, амьдрах зардал 20,000 гэх юм бол 50,000 Шинэ Зеланд доллар буюу ойролцоогоор дансандаа 100 сая төгрөгтэй байж ич магистрт элсэх виз мэдүүлэх нэ. За тэгэхээр виз одоо ямар хугацаанд шийдвэрлэгдэж байгааг энэ Шинэ Зеландын иммиграшнээс бол 7 хоног болгон одоо вебсайтн дээр мэдээлдэг. За энэ өнгөрсөн 7 хоногийн байдлаар жишээлбэл бол хувийн дээд сургуулийн одоо виз бол визээ өгчөөд дунджаар 5-аас 17 хоног буюу 1-ээс одоо 2 сар. За сүүлийн үед бол нэлээд удаж байна он гараад дунджаар 2 сарын дотор визээ одоо шийдвэрлэн гэсэн үг тийм. За визийн одоо эсвэл одоо батлна, за эсвэл нэмэлт мэдээлэл шаардна, эсвэл татгалзнаа гэсэн үг. За тэгэхээр иймэрхүү байдалтай байж гэнэ гэсэн үг. За манай давуу тал юу вэ гэхээр бид нэр Darrell Enright гэж Шинэ Зеландын Extensive Immigration Advisor-тай ажилладаг. За энэ хүн бол яг манайхтай ямар гэрээтэй ажиллаж байна гэхээр оюутны виз, за оюутны маань нөгөө эхнэр нөхрийн ажлын виз, оюутны маань хүүхдүүд, за 5-аас дээш насны хүүхэд сурагчийн виз, 5-аас доош насны хүүхдүүд визитер виз, аяллаа виз авах нь те. За аав ээж, эмээ өвгийнх нь аяллаа виз байж гэн. За төгссөн оюутнуудын маань сургалтын дараах ажлын визэн дээр энэ хүн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг байх нэ. За энэ хүн маань одоо Окленд хотод байдаг. За манайхтаа нэг офис дундаа ширүүлж ажилладаг ийм хүн байх нь. За бүгдээрээ нэг 10 минут завсарлчаад эргээд уулзъя.